Сайн байцгаана уу? Та бүхэндээ 2018 онд нээлттэй хийж байсан нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд киногоо үзэхээс өмнө лайк болон subscribe дарж дэмжихээ бидгийн мартаарай. Ингээд кинонд орцгоё. Манай сувгийн шинэ бичлэгийг олон улсын спортын компани хамтран хүргэж байна. Хэрвээ та 18 нас хүрсэн бол сэтгэл хэсэгт байршуулсан холбоосоор ороод манай сувгийн Kyoku гэдэг урамшууллын кодыг хийж анхны цэнэглэлтэд урамшуул авах боломжтой. Нэгэн сургуулийн цайны газарт бүх зүйл энгийн, тайван. Бусад өдрүүдийн л адил хүүхдүүд өдрийн холоо идэж инээлдэх хөхрөлдөж байгаа нь харагдана. Гэтэл гинэт нэг охины нүднээс хурц цэнхэр гэрэл гэлцэж яг л татаж буй мэт биеийн хүчтэй чичирч эхлэх нь тэр. Ийхүү хэдхэн секундын дотор тэрээр ухаан алдан унаж багш нар нь түүн рүү яаран очсон ч аль хэдийн оройтсон байлаа. Охин хэдийн амьсгал хураажээ. Энэ мөчөд хинч яг юу болсныг ойлгосонгүй. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны дараа эрдэмтэд гайхамшиг түннийг дэлгэсэн нь зөвхөн хүүхдүүдэд халдварладаг нууцлаг нэгэн вирус тархаж эхэлсэн ба дэлхийн өнцөг булан бүрт эмчнэр бүх аргаа хэрэгэлсэн ч ямар ч эмчилгээ тус болсонгүй. Дэлхийн хүүхдүүдийн бараг 90% нь энэ вирусээс болж амиан алдснаар нөхцөл байдал аажмаар хар дарсан зүуд болон хувирав. Хамгийн чадварлаг эмчнэрч хүчин мөхсдөж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч ард түмэндээ хандан үг хэлэхдээ өөрийнх нь хүүч бас халдвар авсныг зарлана. Гэсэн хэдий ч тэрээр хүн төрлөختөн шийдлийг олно гэж амлаад энэхүү хямралыг хяналтандаа авахын тулд CCD хэмээх тусгай хэлцээг байгуулав. Эндээс үйл явдал Руби гэх охин руу шилжинэ. Гэрийнхэн түүний төрсөн өдрийг тэмдэглэж бүх зүйл хэвэн байгаа мэт дүрсгэн. Гэвч үнэндээ тэдний доторч бас айдас хурсан бөгөөд Руби мөн энэ вирусээр халдварсан нэгэн болж таарав. Тэр шөнө Руби айж унтаж чадахгүй байсан тул чимээгүйхэн ээж тэр очоод гарыг нь хатгахад гинтэл Рубигийн нүд улбар шар гэрлэр гэлцв. Үүнд ч Руби ихэд сандарч гараа татмагцаа өрөө рүүгээ гүйн одлоо. Маргааш өглөө нь Рубигийн хувьд бүх зүйл хэвэн мэт санагдана. Гэвч ээж нь түүнийг хармагцаад зочирдон хөшөж чи хэн бэ хэмээн асууж түүнийг огт танихгүй мэтэл болсон байхan тэр. Руби ч тэдний охин гэдгээ зөвхөнгөө баран тайлбарлаж төрсөн өдрийн бэлгээ хүртэл харуулна. Гэвч ээж нь Рубиг гэртэн нууцаар орж ирсэн өвчтэй хүүхэд хэмээн бодож айсандаа CCD-д хүлээлгэн өгөх ба уйлж хашгирсан хөөрхий Рубиг хүчээр чирэн автобусанд суулгалаа. Дотор нь ч өөр олон хүүхдүүд байх ба харуула тэдний дээр буу барин зогсож тэдэндээ хүүхэд шиг биш харин аюултай гинт хэрэгтэн мэтэл харьцана. Автобус ч цааш явж нэгэн өндөр хамгаалалттай байгууламжинд хурж ирлээ. Хүүхдүүдийг жагсаан дотгош оруулах үед нэг хүү хэд олон асуулт асууснасаа болж харуулуудад хэрцгийгээр зодуулах тэрэл агшинд Руби энэ газар бол тэднийг аврах биш харин хянах зорилготой гих аимшигтай үннийг ухаарав. Үүний дараа бүх хүүхдийг эмнэлгийн үзлэгт оруулж эмчнэр вирус хүүхдүүдийн биед генетикийн мутац үүсгэсэн гэдгийг тайлбарлана. Тэдний ген өөрчлөгдсөн бөгөөд үүнээс болж хүүхдүүд ер бусын чадвартай болсон ба эрдэмтэд хүүхдүүдийг нүдний өнгөөр нь өөрөөр ангилалт хуваана. Ногоо нүдтэй хүүхдүүд аюулгүй бөгөөд ухаалаг тооцогдно. Цэнхэр нүдтэй хүүхдүүд телекиназ буюу эд зүйлсийг хүрхгүйгээр хөдөлгөх чадвартай. Харин алтлаг нүдтэй хүүхдүүд цахилгааныг удирдах хүчтэй. Энэ гурван ангиллыг аюулгүй гэж тэмдэглэсэн ч улаан болон улбар шар гэсэн ховор бөгөөд аимшигтай хоёр ангилал байх ба эдгээр хүүхдүүдийг маш аюултай тооцож газар дээр нь устгах шууд тушаалтай гэлээ. Ийхүү Рубиг шалгах үеэр эмч зочирдом зүйлийг илрүүлнэ. Руби бол улбар шар ангилалд хамаарах ба тэр дайруул дэлгэцэн дээр устгах гэсэн аимшигт үгс анивчхан тэр. Эмчид шууд л түүнийг хөнөөх тариаг бэлтгэхэд Руби ямар нэг зүйл буруу болсныг мэдэрч зүхтийг оролдох боловч эмч түүнийг бариад авчихв. Зөвхөрсөн Руби эмчийн гарыг хатган өөрийгөө улбар шар биш харин ногоон хэмээн хэлэх яг тэр мөчөд Рубигийн нүд тод улбар шараар гэрэлтэж эмчийн царай генет ямар ч хувиралгүй болчихлоо. Ийхүү эмч юу ч үг хэлэхгүйгээр түүний файлыг улбар шараас ногоон болгон өрчилж Руби хүмүүсийн оюун санааг удирдах чаддаг гэх аимшигтай хүч чадал нь ил болов. Туршилтын дараа бүх хүүхдэд ангиллаас нь хамааран ногоон, цэнхэр, алтлаг гүнгийн дөрөв хувцас өмсүүлнэ. Мөн Руби эргэн тойрноо харахад ямар ч улаан эсвэл улбар шар дөрөв хувцастай хүүхэд байхгүй байгаад түүнтэй адил хүүхдүүд нь аль хэдийн
нас барсан гэсэн гашуун үнэн гэлтгэв. За ингээд энэ явдлаас 6 жил өнгөрч Руби ч илүү ганцаардмал нэгэн болж эхэлжээ. Учир нь ухаалаг ногоон хүүхдүүдийн амархан хийдэг даалгаврууд түүнд хэцүү санагдана. Мөн бусдын нүдэнд өртөггүй хичээж зориуд сул дорой мэд дүрсгдэг байв. Нэг өдөр Ахмад Мэг Рубиг анзаарч түүнийг ногоон ангилалд байх хангалттай ухаантай харагдахгүй байна гэхэд үүнийг сонсон Руби сандарч өрөө рүүгээ буцаж явтал гинтэл чанга яригчаар нэгэн өндөр давтамжтай чимээ хангинхан тэр. Гэтэл энийг нь зөвхөн онцгой чадвартай хүүхдүүд л сонсож чаддаг ба хэдхэн секундын дотор л Руби ухаан алдан унчихлаа. Удалгүй тэрээр эмнэлгийн өрөөнд сэрж өмнөө нэгэн эмч сууж байхыг харах ба хэсэг хугацааны дараа харуул орж ирээд цаг дууссан тул яаралтай явах хэрэгтэйг эмчэд хэлв. Эмч ч яаран цаасан дээр нэгэн зүйл бичээд гарч явтал тэрхүү зурваст Рубигийн тухай үнэн илэрсэн бөгөөд хэрэв амьд үлдэхийг хүсвэл уурын зуухны өрөөнд эмчтэй уулзах ёстой гэсэн байлаа. Ийхүү Руби хэндэж мэддэхгүйгээр заасан газарт ирэхэд өнөөх эмч Рубиг нуугдахад тусаж чимээгүйхэн машин руугаа дагуулж явв. Дараа нь баазаас цувтах гэж байтал харуулаад тэднийг зогсоох боловч Руби хүчээ ашиглан харуулын ухамсарыг удирдах хаалгыг нийлгүүлж чадлаа. Олон жилийн хорионы дараа Руби эцэст нь хуарангаас гарч нээлттэй ертөнцийг дахин харах нь түүнд аз жаргал, тайвшралыг төрүүлнэ. Харин эмч дэлхий дээрх ихэнх насанд хүрэхчэд алга болж олон хот бүрэн эзүүрсэн болохыг тайлбарлана. Руби эцэг хийтэхээ уулзахыг хүссэгч эмч буцаж очих нь маш аюултай гэдгийг анхааруулж мөн явхаасаа өмнө Рубид GPS-тэй хүзүүний зүйлт өгөөд хэрв аюулд орвол байршлыг нь хянах боломжтой хэллээ. Дараа нь тэр Рубиг өөртөө нь ижил олон хүүхэд нуудаж буй аюулгүй лагер руу аваач нь хэмээн хэлв. Удалгүй эмч өөрийн холбоотонтой уулзаж Руби түнтэй гар барих яг тэр мөчөд хүүхдүүд зөвхрөнгөө баран гуйлдэж амь насаа аврахын тулд зүхтаж буй аимшигт зөгнөлийг олж харав. Ийхүү Руби аюултай зүйл болох гэж байгааг тэр дараа ухаарч хувцас солихоор дотгош орохдоо нэгэн алтлаг нүдтэй охинтой тарав. Гэтэл охин Рубиг хармагцаа сандарч цахилгаан цохолт илгээгээд машин руугаа очин нухтахад Руби түүний араас очоод тусламж гуйлаа. Гэтэл Рубигийн дуу хоолой дахиж чин сэтгэлийг мэдэрсэн алтлаг нүдтэй охин хаалгаа нээн түүнийг оруулав. Дотор Руби цэнхэр нүдтэй Лиам болон түүний найзтай уулзлаа. Руби ч тэдэнд өөрийгөө ногоон хэмээх худал хэлж хүмүүс өөрийг нь хөөж байгааг тайлбарлахад үүнийг сонссон хоёр хүүч түүн туслахаар шийдэв. Ийхүү тэд цааш хэсэг явсны дараа нэгэн тусгаарлагдмал газар зогсоход Лиамын найз Рубиг сэжиглэж ногоон хүүхдүүд хор хөнөөлгүй байтал яагаад айж зүхтаж байгааг нь асууж шалгаана. Гэвч үнэнийг хэлэх боломжгүй Руби чимээгүй байж зөвхөрсөн тэрээр хэрв туслахыг хүсэхгүй бол ганцаараа явна хэмээн уурлана. Хариуд нь Лиам түүнийг тайвшруулж тэднийг аюулгүй байлгаж чадах улбар шар нүдтэй хүүгийн удирддаг нууц лагер руу явж байгаагаа тайлбарлав. Мөн тэр Рубиг хүсвэл хамт явж болно гэхэд Руби ч шууд л зөвшөөрлөө. Замдаа Руби Лиамаас яагаад хуарангаас сутсныг асуухад Лиам нэгэн үннийг дэлгэнэ. Хүүхдүүдийг аюултай туршилтанд ашиглаж байсан бөгөөд засгийн газар тэднийг дайснуудтайгаа тулдах хүчрхэг айран болохыг хүсч байж л дээ. Харин энэ хооронд Рубиг ногоон гэж ангилсан эмч баригдсан байх ба богино байцаалтын дараа түүнийг харгасаар хөнөөж орхив. Тэр шөнө бүгд унтаж байх үед Рубигийн гар санамсаргүйгээр Лиамын гарт хүрэх тэр агшин Руби Лиамын бүх дурсамжийг мөн түүнийг хооронгаас цухтах үедээ бусад хүүхдүүдийг аврах гэж хичээж байсан ч олон хүүхдийг аварч чадаагүй нь харагдана. Лиамын зүрх сэтгэлдээ гин буруу шаналл Рубид тод мэдрэгдэнэ. Маргааш өглөөн нь өнөөх халтлаг нүдтэй охин Рубид улаан дашин зөхөх бөгөөд түүнийг өмсөн Руби өөртөө итгэлтэй үзэсгэлэнтэй харагдана. Удалгүй бүгд машиндаа суун хөдөлгөхөд радиогоор ерөнхийлөгчийн хүү би эдгэрч болсон юм чинь бусад бүх хүүхдүүд эдгэрч чадна хэмээн хэлэх нь бүлгийнхэнд бяцхан ч гэсэн найдвар төрүүлж байлаа. Учир нь ерөнхийлөгч өөрийн хүүг вирусээс бүрэн эдгэрсэн анхны хүүхэд хэмээн зарласан байж л дээ. Дараа нь тэд хэрэгцээд зүйлсээ цуглуулахаар орхигдсон худалдааны төвд зогсдол гинэт өөр бүлэг хүүхдүүд тэдэн рүү дайрхан тэр нөхцөл байдалч хяналтаас гарч эхлэх үед алтлаг нүдтэй охин хүчээ ашиглан бүгдийг зогсооход эдгээр хүүхдүүд ч бас тэдэнтэй адил онцгой чадвартай болох нь тодорхой боллоо. Ийхүү тэр шөндөө бүх хүүхдүүд хамт сунг ярилцаж түүхээ хуваалцсан.
Анх удаа тэд ганцаардахгүй байгаагаа мэдрэх ба ярианы үеэр Лиам улбар шар нүдтэй хүүгийн аюулгүй хорогдох байр хаана байгааг асууна. Гэвч өнөө хүүхдүүд тэр газар маш нууц бөгөөд олох бараг боломжгүй хэмээн тайлбарлах энэ үед хинч анзааралгүй Руби нэг хүүгийн оюун санааг удирдах тусгай кодчилсан зурвас дотор нуугдсан байршлыг олж авлаа. Ийхүү Руби болон Лиамын найз хоёр хамтран ихээхэн хүчин чармаалтын дараа энэ кодыг бүрэн тайлж бүгдийг тайвшруулав. Яг энэ үед бусад хүүхдүүд Руби болон ногоон биш харин улбар шар гэдгийг ухаарах ба Руби ч найзууд нь одоо түүнээс айх болно хэмээн айд тавцсан боловч Лиам айх зөвлөгөө хэмээн түүнийг тайвшруулна. Энэ үед л Руби хүчээ бүрэн удирдах чаддаггүй. Хэрв санамсаргүй хэн нэгэн дээр хүчээ ашиглавал тэр хүний амь насанд ч хүрч болцсошгүй хэмээн үннээ хүлээн зөвшөөрөв. Удалгүй бүлэг цааш явах боловч генет цэргийн дүрмд хувцсан хүүхдүүдийн баг тэдэнд рүү дайрлаа. Тэдний нэг нь Лиамыг таних ба яг эзэгтэй мөчөд Лиам тэдэнд зөвхөн амьдрах аюулгүй газар хайж байгаагаа л тайлбарлав. Үүнийг сонсоод бүлэг тэднийг хүн бүрийн яриад байсан улбар шар нүдтэй хүүдээр аваачгаар шийдэх ба тэднийг очиход үнэн ил боллоо. Улбар шар хүү бол ерөнхийлөгчийн хүүх байх ба тэрээр Руби болон бусад хүүхдүүдийг хараад баярлаж эцэст нь үннийг хэлв. Ерөнхийлөгч дэлхийд дахинд худал хэлсэн ба хүүн хизээж эмчлэгдээгүй юм байна л да. Үүний оронд түүнийг байнга туршилтанд ашиглаж ямар ч үр дүнд хүрээгүй тул засгийн газар хүүхдүүдийг өөр лагерт хорж эхэлсэн байжээ. Ийхүү улбар шар хүү Рубид хүчээ хэрхэн зөв ашиглахыг зааж өгнө хэмээн амлаж Руби ч айчмаар чадвараа ойлгож хянаж сурч эхэллээ. Нэг өдөр Руби их л сэтгэл санаагаар унсан байж байтал улбар шар хүү түүн дээр ирж зөвхөн улбар шар л өөр нэг улбар шарыг жинхэнэ утгаар нь ойлгож чадна хэмээн хэлнэ. Түүнийг Рубигийн гарыг атгаж байх үед Лиам орж ирэн тэднийг хамт байхыг харцдаг ба түүнд нь энэ байдал таалагдаагүй нь илт байв. Яг энэ үед улбар шар хүү Рубигийн дурсамжийг харж аимшигт үннийг олж мэдэв. Руби эцэг эхийнхээ гарыг атгасан тэр шөнө санамсаргүйгээр тэдний оюун санаанаас өөрийнхөө гих бүхэл дурсамжийг устгасан байж л дээ. Тийм ч учраас эцэг их нь охиноо мартсан байж улбар шар хүүч үүнийг мэдэн цочирдож өөртөө ч ийм төвшний хүч байхгүй гэдгийг мэдрэв. Тэрээр Рубигээс энэ чадварыг сурахыг хүсэх боловч Руби өөрөө ч хүчээр нь яг хэрхэн ажилдгийг ойлгохгүй байлаа. Дараа нь Руби гадаа гарч Лиамтай тарахад тэрээр их л ууралсан бололтой. Рубиг түүнээс нууцаа хадгалж байна хэмээн буруутгах нь харин Руби тайлбарлахыг хичээж түүнийг буруугаар ойлгож байгааг хэлэх боловч зайгаа барьдаг жинхэнэ шалтгаанаа хүлээсэн нь хэрэв хизээ нэгэн цагт хяналтаа алдвал эцэг ихтэй хийсэн зүйлээ Лиамд ч бас хийхвээ гэхээс айдаг гэв. Дараа нь Руби Лиамын найзтай уулзахад тэрээр энэ газар аюултай болсон хэмээн чимээгүйхэн хэлнэ. Энэ үед улбар шар хүү дотор зөөврийн компьютер дээр хин нэгэнтэй ярьж лагерт одоогоор хідэн ногоон хідэн цагаан улбар шар хүүхэд байгааг мэдээлж байлаа. Яг тэр үед Руби ирэхэд түүний хармагцаа хүү компьютероо хурдан хаалаа. Үүндээ Руби Лиамын найзыг гэрийнхэнтэй нь холбоо бариулахын тулд компьютер авахар ирсэн ба боломжийг ашиглан улбар шар хүүч Рубитэй тохиролцохыг оролдоно. Харин Руби түүнд дурсамж устгах чадварыг зааж өгвөл компьютерийг өгнө хэмээн хэллээ. Ийхүү өөр аргагүй басан Руби зөвшөөрсөн боловч нүдэн анаад хүчээ төвлөрүүлэхийг хичээх үедээ гинэт нүдэн нэж улбар шар хүү түүнийг ашиглах гэж байгааг ухаарна. Ийхүү сандарсан Руби түүний нүүрлө цохоод цогтчихан тэр. Гадаагаараа тэрээр Лиамтай таарах ба бүх үннийг сонссны дараа Лиам уурлаж улбар шар хүүтэй нүүр тулахыг хүснэ. Харин Руби энэ газар аюултай болсон тул яаралтай цугтах ёстойг ойлгуулж түүнийг арайхийн зогсоож чадлаа. Тэр шөнө бүлгийнхэн цугтгаар бэлдэж байтал лагерийн генерал ирж түүний хажууд улбар шар хүүч бас зогсож байхын тэр мөчөд аимшигт үнэн илчлэгдэнэ. Улбар шар хүү эхнээсээ л эцэгтэй үнэнч байсан ба түүний жинхэнэ даалгавар бол аль болох олон авиастай хүүхдүүдийг цуглуулж хүчрхэг айран болгон хувиргах явдал байжээ. Улбар шар хүү эргэлзэх зөвлгүүгээр Лиамыг удирдах харагсаар зодуулахад үүнийг харсан Руби эцэст нь айдсаасаа саллаа. Тэрээр хүчээ ашиглан командлагчийн оюун санааг удирдах түүнийг хөнөөж үүний зэрэгцээ алслаг нүдтэй охин цахилгаан хүчээ суллаж үлдсэн цэргүүд рүү дайрна. Энд тэндгүй эмх замраагүй байдал үүсэж Руби бусаддаа цухтыг тушааж ганцаараа үлдэж улбар шар хүүтэй нүүр тулахар шийдлээ. Руби бүхэл бүтэн айрмыг хянаж цэргүүдийг улбар шар хүү рүү буугаа чиглүүлэхийг алавтана. Нэг хэсэгтээ тэр ялж байх шиг санагдах боловч гинтл улбар шар хүү хариу цохилт өглөө. Аимшигт хүчээ ашиглан тэр бүгдийг буцаан хяналтандаа авч цэргүүдийг бие биенийхээ эсрэг эргүүлэхийг алавтана. Харин Рубигийн зөвхөнгөө барсан орлогыг
үл харгалзан улбар шархуу түүний оюун санаагч мөн удирдах дөнгөн. Мөн тэрээр Руби бүх шаналлалтай дурсамжийг нь устгаж хамтдаа дэлхийг захирах болно хэмээн хэлв. Гэвч Рубигийн дотор бууж өгөх бодол байсангүй. Тэр бүх хүчээ цуглуулж түүний хяналтаас мултарч чадлаа. Дараа нь Руби нисдэг тэрэг дээр анхаарлаа төвлөрүүлж хүчээ ашиглан түүнийг шууд улбар шархүүдээр унгаж зогсов. Яг бүх зүйл дууссан хэмээн бодож байтал өөрний нисдэг тэрэг Руби рүү дайрч эхэллээ. Эцсийн мөчөд Лиамын найз үсрэн орж түүнийг аварсан ч аврах ажиллагааны үеэр хүнд шархтдаг. Руби түүнд хэрхэн туслахаа мэдэхгүй сандарч байтал гинэт эмчийн өгсөн GPS-тэй зүйлтийг санана. Тэр үүнийг идэвхжүүлж хэдхэн минутын дотор эмч багийнхантайгаа ирж тэднийг аварлаа. Хэсэг хугацааны дараа Руби сэрээд орон дээр хөвтөж байгаагаа мэдэв. Эмч түүний хажуу суугаад шархадсан найз нь эмнэлэгт байгаа бөгөөд удахгүй эдгэрэн хэмээн хэлнэ. Гэвч Лиам явахыг хүсэхгүй байв. Тэр Руби гүгээр хаашаач явахгүй гэж зөрүүдлэхэд эмч дараа нь тэдний жинхэнэ даалгаврыг илчлэв. Тэд ерөнхийлөгчийг барьж харгас үннийг бүх дэлхийд илчлэхийг хүсэж байгаа ба энэ даалгаварт тэдэнд Рубигийн хүч маш их хэрэгтэй гэлээ. Руби ч урд нь ямар аюул хүлээж байгааг мэдэх ба тэрээр Лиамыг өөрөөсөө болж гэмтээсэ гэж хүсэхгүй байв. Ийхүү нүдэндээ нулимстайгаар түүн рүү алхаж очиод хүчээ ашиглан Лиамаас өөрийнхөө тухай бүх дурсамжийг устгахчихан тэр. Дараа нь түүнд цүнхийг нөгөөд гэртээ гарахыг зөөлнөр хэлэхэд гайхширсан ч нэг л хачин аз жаргалгүйгээр Лиам зөвшөөрч яваад өглөө. Ийхүү хайртай хүнээ үрд явуулж байгаагаа харж зогсох Руби чимээгүйхэн шаналж энэхүү золиос нь түүнийг аюулгүй байлгах цорын ганц арга зам гэдгийг тэр мэдэж байлаа. Эзэн мөчөд бид ерөнхийлөгчийн хүү амьд хിവэр байгааг хяналтандаа байгаа айрмынхаа өмнө зогсон дайнд бэлдэж буйг харна. Харин нөгөө талд Руби түүнтэй нүүр тулж бүх авьяастай хүүхдүүдийн ирээдүйн төлөө тэмцэхэд бэлэн болж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.